Одмондөр сугаас та бүхнийхээ амрыг мэдчилж байна. Цусгүй тулаан шатрын нэвтрүүлэг хүрэхэд бэлэн боллоо. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Японы алдарт Рото брендийн энгийн бөгөөд төгс хадгалбо арьс чигшүүлэх цуврал болон Одмондрын алтан гишүүд маань ивент тэтгэж ажиллаж байна. Нэвтрүүлэг NTV Одмондор радио 107 83.3 гэсэн хос төлгөөнөөр та бүхэндээ хүрдэгэ. Студид шатар сонирхогч шатрын стример Аги хөтлөгч Уранч мөг хоёр ажиллаж байна. За өнөөдөр 1934 оны дэлхийн аварга шалруулах тэмцээний хаан хизээч амардаггүй гэдэг сэдвийн дор ярилцах гэж байна. За өдрийн мэнд төргий Аги. За өдрийн мэнд орнаа. За тэгээд шатар гэдэг нь маш гайхамшигтай ертөнцөөр бидэнтэй цуг аялж байгаа нийт үзэгчтэй шатрын фэнүүдэд гайхалтай өдрийн мэндийг хүргье. За тэг өнөөдөр бид нар та бүхэнд болохоор энэхүү 34 оны тэмцээний 2 дахь хөргийг танилцуулах гэж байна. За тэгээд хаан хайж амардаггүй гэдэг юм одоо нэр нь та бүхэнд бас ямар нэг зүйлийг хэлж байгаа гэж бодож байна. За тэгэхээр ямар ч сан нөгөө талын хаан бол хааныг буюу энийг ногт амраагаагүй байх нь шүү дээ. Амраагаагүй бүр ингээд дотлоо шалаад яадгийн тийм л одоо зүрэг болсон байх нэ гэсэн. Тэгэхээр маш гой сонирхолтой өрг байж таарна. Тиймээс та бүхэн суугаа битгий солиорой гэж тийм ээ. За тэгээд юуны төрөнд болохоор тийм урнаагийнхаа олсон мэдээлэлтэйгээ танилцъя. За баярлалаа. 1934 он гэдэг бол Европт улс төрийн хувьд маш төгшүүртэй юм цаг үе байсан. За юу вэ гэхээр Гитлер энэ чинь те яг Германы засгийн эрхэнд гарч ирсэн. За Испанид иргэний дайны одоо эхлэл үе байсан гэх мэт. Тэгээ хоёр тоологч хуйлаа бол Орос гаралтай боловч улс төрийн хувьд эсрэг тал зогсож байсан. За Алекхны хувьд бол Францын иргэн барууны ертөнцийн төлөөлөл гэж шилж болох бол Боголюбов Германд харьяалагдаж нацист дэглэмийн үед энэ шатрын холбоонд оролцож байсан. Одоо нэг иймэрхүү төвхтэй байх нь. За Алекхны хувьд бол бид нэр өмнө бас ярьжсэн те энэ бол зүгээр агуу хүн сууд хүн 17 жил дэлхийн аваргыг одоо эзэмсэж байсан ийм хүн гэсэн. Тэгээ Оросын язгууртан гэрүүлээс гаралтай Москва хотод төрсөн. За Оросын хувьсгалын дараа Франц руу цагаачлсан. За одоо тэг нарийн төлөвлөгөө, тактик, за өрсөлдөгчийн сэтгэл зүйг задлах чадвараараа нэрд гарсан гэж хэлж бас болох юм байна. Тэгээд яг тоглолтын үеэр бол 42 настай. За дэлхийн аваргын титмээ хамгаалж байсан оргил цаг үе гэж хэлж болох бол за Боголюбовын хувьд бол Украин гаралтай Оросын шатарчин за хожим Германд амьдарч тус улсын нэрийн өмнөөс бас тоглодог байсан юм байна. За 1920-ад оны сүүлээр дэлхийн топ 3 шатарчны нэг байсан бас шаггүй тамирчин байх нэ. За хүчтэй довтлооны хэв маягтай энэ эрсдэлтэй тоглолтоороо алдартай гэж байна. За 1929 онд мөн Алекхантай дэлхийн аваргын төлөө тоглож байсан урд өмнөөс таарч байсан хоёр байх нь. За 1934 тоглолтын үед 45 настай буюу за Алекхнаас 3 насаар ах одоо ийм хоёр тамирчин тоглож ие. За баярлалаа орнаа. За маш сайн яг тийм одоо гол мэдээллүүдийг маш оновчтой одоо бас тийм одоо олж цуглуулж бэлдсэн байна. Орнадаа баярлалаа. За ингээд өнөөдөр бүгдээ тийм одоо агуу Алекхны те дахиад нэг үргийг бас үзэж чана. Тэгээ болдог бол санснаар болдог бол баг Алекхны үргүүдээр л ингээл яваад баймаар байна. За гэвч одоо өнөөдрийн одоо үрг болохоор Одмондөр суугаар гарах тий Алекхны ус үлийн үрг байгаа. Үүнээс хашаа бүгдээ өөр маструудын бас үргүүдийг бас үз танилцнаа гэсэн үг шүү. За тэгээ би та бүхэндээ бас нэг бяцхан оршил явуучих гэж бодож байна. За энэхүү үрг маань болохоор тий ер нь бол Ефим Боголюбов гэж хүн бол маш их одоо авиастай тоглож байсан. За шатрыг бол нэлээд хожуу сурсан байдаг. 15 наснда сурсан. За тэгсэн ирнэ бол мэдээж нэг Алекхэнтэй те агуу Алекхэнтэй тоглож байна гэдэг бол энэ хүний суут одоо авиасыг бол илэрхийлж байгаа маа гэсэн үг. За энэхүү 34 оны тэмцээн маань болохоор нийтдээ 26 өрг тоглогдсон юм байнамаа. За сая бас тийм урнаа маань хэллээ 29 онд энэ хоёр маань тоглож исэн гэд. За яг үнэн. За 29 оны үйл явдлыг бас баг зэрэг ярий. За 1928 он буюу яг 1 жилийн өмнө болохоор Боголюбов болохоор Бад Киссинген гэж Киссингений тэмцээн гэж тухай тэмцээн болсон юм билээ. Билэн том тэмцээн. За энэ тэмцээнд болохоор Капабланка болон бусад одоо өндөр зэрэгэлтийн тоглогч нараас бүр илүү тоглож үр дүнгээр те илүү тоглосон байгаа юм. За тэгэд тухайн үед болохоор Алекхэнд бол 2 санал ирсэн байгаа. Одоо Алекхэн бол тухайн үед нэг тийм одоо World Champion дэлхийн аварга те байгаад байгаа шүү дээ. Алекхэнд 2 санал ирсэн байгаа тухайн үед. Нэг нь болохоор Капабланкатай Америк нэгдсэн улсын Нью Жерси мужид тоглох те Капабланка бол 2 жилийн өмнө буюу 27 онд юуг алдчихад дэлхийн аваргын цолоо бол алдчихад байгаа шүү дээ. Алекхэнд алдчихад байгаа. Тийм учраас болохоор Капабланка дэрэг буцаад авъя гэсэн хүсэлтэй байсан юм шиг байна.
Тэгээд яг 29 онд бол би ингээд тогломоор байна гэсэн хүсэлтэй бол Капабланка гаргасан байгаа юм. Нөгөө талаас болохоор Боголюбо. За Боголюбо болохоор бас Капабланкатай бол тогломоор байна гэд. Тэгээд тухайн үеийн нэг тийм дөрвөн журмаар бол юу яадаг гэсэн юм бэлээ. Аварга нь болохоор хиндэ тоглох шийддэг байсан байгаа юм. За тэгээд тухайн үед болохоор алиохын аварга болохоор Боголюбо юу сонгосон байгаа. Капабланкаг бол сонгоог нь бас төвчтэй гэж бодоод байна л да. Ягаад тэгэхээр ер нь бол маш мундаг тоглогчтой тий. Тиймээс ерөөдөө бас тийм аврах цолоос алдчих магадгүй гэж баг зэрэг тийм одоо яасан үү болгоомжлсон уу яасан тий. Тийм учраас Капабланкаг бол сонгоогүй байгаа юм. Өөрт нь юм сонгох хэрэг байгаад хаад сонгоогүй. Тэгээ Боголюбоёг сонгоод тэгээ 29 онд болохоор Боголюбоёг бол бас адилхан 26 орог тоглоод яасан байгаа юм. За тэгээд 29 онд явчаад хахад 34 онд дахиад тоглуулсан явдал байгаад байгаа юм. Дуг тэмцээний зохион байгуулсан болохоор Германы шатрын холбоо тий. За бас холбогдох тийм одоо байгууллагууд бол зохион байгуулсан байна. Тэгээд энэ үед болохоор алиохын бол жоохон тийм дургүй байсан. Би өмнө нь энэ хүнийг хоцсон шүү дээ 29 онд тий. Өөр хүнтэй тоглоё л доо тий. Би яагаад заавал Боголюбоёвтой дахиад тоглох ёстой гэж гисэн тийм одоо байр суурьтай байсан байна. За тэгээд 34 он бол тухайн тэмцээн уралдаан бол угаасаа болохоор болоод за тэгээд бол тоглосон байгаа юм. За тэгээд тухайн тэмцээн дээр бол үр дүнг нь ярих юм бол алиохын бол 15.5 оноо, Боголюбо бол 10.5 оноо. Аваад алиохын бол илт давмгай бол дахин нэг удаа Боголюбоёг бол ялсан байна гэсэн үг. Тэгж өөрөөр хэлбэл аврагын цолоо бол хамгаалж авч үлдсэн байна гэсэн үг. За тухайн үеийн шагналын сан болохоор 10,000 одоо Reichmark гэж байгаа юм. За Reichmark гэж дуудан зөвөө буруу юм мэдэхгүй байна. За тэр нь болохоор өнөөгийн одоо ханшаар бол $85,000. Америк доллар те. Тиймэрхүү одоо шагналын сантай байсан байна тухайн тэмцээн маань. За тэгээд бүгдээрээс цааш явъя. За өнөөдрийн одоо алиохны өрсөлдөгч Ефим Боголюбо гэдэг хүн болохоор 1925 онд зөөлтөл бод улс болон Германы авраг олжсэн байна. Нэг онд хоёр улсын авраг олжсэн. Ийм хүчтэй тийм тоглогч байсан гэсэн үг. За тэгээд нэг бас тийм сонирхолтой стат байт юм бэлээ. Тэрний юу гэхээр хоёр дэлхийн аваргын тэмцээнд орсон. Тэгээд хоёуланд нь хожигдсон гэсэн тийм одоо статтай байт юм бэлээ. Тэгээд ийм одоо тийм төвхтэй хүн бол ховролдоо хоёр дэлхийн аваргын тэмцээнд ороод тэгсээ хоёуланд нь хожигддаг тийм. Ийм одоо статтай бол ховор байдаг. За тэгтээ Боголюбоёг бол альтер байлсантай үнэхээр авьяастай байсан ч гэсэн алиохын шүү дээ нөгөө үнэн те. Алиохын бол бүр илүү байна гэсэн үг. Илүү авьяастай. Тийм байна гэсэн үг. За тэ өнөөдрийн өргөө эхлэхээс өмнө би болохоор тийм алиохны хэлсэн нэг үгээр бас эхлэе гэж бодож байна. За алиохын нэг юм ишлэл хэлсэн байдаг байгаа. Миний бодлоор хүний бүх хэрэгцээ шаардлагыг хангаж чадахгүй зүйл бол ганц зүйл бол шатрын жинхэнэ гоо үзэсгэлэн юм а гэж хэлсэн байдаг алиохын. Тэгэхээр шатрын жинхэнэ гоо үзэсгэлэн бол те хүний одоо бүр ямар хэрэгцээ байдаг юм те бүгдийг нь хангаж чадна гэсэн утгасаа зүйлийг бол агуу алиохын бол хэлсэн байдаг байна. Гайхалтай шатарчин хүн юу вэ та? Харин тий. За, хоёулаа нэвтрүүлгийн хамтран ажилтныг танилцуулаад өргөжлөе. За, Японы алдарт брэнд Rottoгийн энгийн бөгөөд төгс Hadalaba брэнд Hadalaba-гийн арьс чигшүүлэх цувралыг өнөөдөр танилцуулах гэж байна. Тэгээд миний хувьд бас нэг өөрөө хэрэгэлдэг учраас эднийхийг сайн мэдж байна. Арьс цайруулах болон чигшүүлэх комод үнэхээр үр дүнтэй. Одоо энэ бүтээгдэхүүн гэдэг Япон бүтээгдэхүүн гэдэг угаасаа ийм чанарыг илтгэж байдаг тийм. За Rotto компани Hadalaba чигшүүлэхийн арьс арчилгааны бүтээгдэхүүнд нь болохоор чигшүүлэх гол үр бүхий 4 төрлийн гиалуроны хүчил агуулсан. За энэ арьсны өнгөн хэсэг болон арьсны эпидерм давхаргын гүнд хүртэл одоо чигшлийг өгдөг. За энгийн гиалуроны хүчил, супер гиалуроны хүчил гэдээ хоёр нь хоёулаа арьсны өнгөн хэсэгт чигшүүлэгч арьсыг усчуулж өгдөг бол за нано гиалуроны хүчил, за арьсны эпидерм давхаргын гүн хүртэл чигшлийг өгдөг гэж. Нэг арьсны эпидерм давхарга гэдэг чинь 5 давхаргатай ингээ зөндөө олон давхарга байдаг те. Тэр бүгдэд хүрч одоо үйлчилж чаддаг бахан. За эсэлдүүлсэн гиалуроны хүчил гэх сүүлд нэмэгдсэн гиалуроны хүчил нь арьсны гүнд нэвтрэхээс гадна авсан чигшлээ алдагдаж уурчхаас сэргийлж өгөх үүргийг давхар гүйцэтгэдэг. За ингэснээр чигшүүлэх бүтээгдэхүүн хэрэглээд байгаа хэрнээ. За арьс хураашиж байна гэгдээд байдаг асуудал бол одоо бүрэн шийдэгддэг гэсэн. Тэгээд нөгөө гой сайхан арьстай байх гэдэг бол нөгөө нэгдүгээрт орой болгон те маш сайн цэвэрлэгээ байдаг. Тэд нэмэх нь гой чигшүүлээ хийгээ яваадах юм бол одоо нөгөө элдв тарилга байт юм уу мэсцлийн аргагүйгээр хүн бас юм сайхан арьстай байж болтгоо. Тэгэхээр та бүхэн бүтээгдэхүүнийг
Монс эмийн сан болон GGIBT дэлгэрүүдээр худалдаалагдж байгаа. Маш олон салбартай учраас одоо бас ажил төрлийн амжилт явж байхад нэг таарах байх. Тэгээд Рота Хадгалаба Монголиа гэдэг фэйсбүүкээр дагчих юм бол одоо илүү дэлгэрэнгүй мэдээллүүдтэй танилцаа сонголтоо хийхэд илүү амар болно. За тэгээд нэвтрүүлгийн маань ивент гэдэг хамтарч ажиллаж байгаа. Хадгалаба Монголиагийн хамт олонд их баярлалаа. За баярлалаа. За тэг бүгдээрээ тийм одоо адал явдлаа эхлүүлье. Өргөдөө орё. За энэ үргийг одоо сонгож авсан нь учиртай гэдэг шиг те. За тэгээд ер нь бол энэ 26 өрөг тоглоно гэдэг бол амар ихтэй. Өнөөгийн формат болохоор 14 өрөг байдаг. Яг стандарт өрөг бол 14 тоглодог байхгүй. За 14 тоглоо хожилцохгүй те оноо яг адилхан байгаад их юм бол цаашаа хугацааг нь багасгадаг. За 25 минут rapid болоо багасгадаг. 25 минутын 2 өрөг дээр хожилцохгүй бол дахиад багасгах те. 5 минутын блиц болж багасгадаг ч юм. Тийм маягаар бол форматтай байдаг. Энэ дээр болохоор тийм 26 өрөг тоглосон байгаа юм те. Энэ бол маш их. 26 гэдэг нь авраг болохын тулд 26 хожно гэсэн үг мөн үү биш үү? За 26 өргөөс хамгийн олон хожилтой юм уу те. Хамгийн олон оноотой хожно гэсэн үг байхгүй. За тэгээд бол үнэхээр тийм одоо гал гарсан маш тийм том дулаан болсон гэсэн үг л те. За тэгээ одоо өнөөдрийн өрсөлдөгч гэдэг юм FM маань ч гэсэн бас те. Боголибов ч гэсэн бас аль хэнийг хожил өргөд байгаа. Хоцсон байгаа, хоорондоо хандсан байгаа, тэнцсэн тий өргүүд байгаа тий. За гэхдээ ингэдэг юм бол аливхийн болохоор 15.5 оноо гэдэг бол арай илүү тий хамаагүй илүү оноо аваад нөгөө өнөө бол ялсан байна гэсэн үг. За тэгээ энэ хүү өрг болох юм 2 дахь өрг нь тэгээд ямарсан аливхийн их мастрын бол хоц өрг байна гэсэн үг. За тэгээ бүгд өргөдөө орцгоё. За өрг маань болохоор бэрсний урдлын хүүгээ 2 дэлгэхэд эхэлсэн байна. D4. За түнгэт нөгөө тал нь болохоор F6 гэж тогсон байгаа. За ийм бүтц бол байдаг. За тэнгуү C4 тогсон байгаа. За тэнгуүт болохоор энэ дээр C6 гэж тогсон. За энэ бол маш тийм ховор бүтц байгаа. Ерөнхийдөө нэг Slav Indian гэж одоо шинэ хамгаалтын схем харагдаж байгаа юм. Slav Indian гэж. За ингэж тоглосон байна. За тэнгуүт болохоор F3 тоглосон. Тэнгуүт ингэж тоглосон. D5. За окей, одоогийн байдлаар бол янз бүрийн байдлаар те дөнгөж тийм хөгжүүлэлтийн хөллөгөө маань бол явж байна. E3 тоглосон. За E3 тоолонгууд нөгөөд нь болохоор E6 тоглосон. За яг энэ нүүдлийн оронд бол те арай нэг илүү нүүдэл гэж бол байдаг. Тэр нүүдэл нь бол энэ C8 дээр байгаа. Цагаан дэмээгээ F5 дээр тавих. Энэ нүүдэл бол одоо арай дээр гэх юм уу да. Одоо ингэ нүүдж байгаа тохиолдолд энэ цагаан дэмээнийхээ хөлийг хачиж байгаа. Энэ тэмээ маань гэдэг юм одоо хөгжөхөд жоон тийм бод хэцүү болчдөг байхгүй юу. Тэгэхээр энэний оронд бол эхлээд ингэ нүүчих юм бол хамаагүй дээр байдаг. Энэний дараа бол E6 нүүж болно шүү дээ. За ингэ нүүчих юм бол цаашаас ямар хувилбар явж болдог бүгд хальтаарчээ. C3 гэдэг одоо хөдөлгөөг хийн мэдээж. За E6 гэдэг те яг ингээд тоолчих юм бол хамаагүй дээр байдаг. За ингэ тоолчих юм бол яг хуу H4 гэдэг ишигээ товтлно. За хоошоо ухрах одоо нэг нүүдэлтэй. Хоошоо ухарлаа. За ингэсэн байгаа тохиолдолд бол үгүй идчихдэг. Идэнгүүт хороо ээжийн хүүгээрээ энэ морийг идээд энэ шугам бол ингээ хонгож байгаа юм. За шугам хонгонгууд хороо харын тимээгээ D2 дээр тавилаа. За морь би D7. За бирс B3. За бирс B3 гэж энэ хүүгээд идэх гол зорилготой. За хүүгээ хамгаалах нөөдлүүд бол байгаа. За хүүгээ хамгаалах бол хамгийн сайн нөөдлүүд нь бол яг ийм байдлаар одоо шин хүүрөө довтлож байгаа үед хүүгээ угшаа нөгөөд хамгаалж болдог. Энэ бол бас их сайн хамгаалтанд орно. Нэг бол хүүг тийм хажуу талаас нь хамгаалж болно. Бирс ингээд сетлоо гэд. Ингээ хамгаалчих юм бол энэ одоо бирс бол хүүгээ хамгаалангаа хажуу талаар нь энэ одоо шугам авч гэнэ гэсэн үг. Хамгийн муу хамгаалт бол ер нь бол иймэрхүү хамгаалт байдаг. За хүүгээ ингээд юм одоо ард нь ингэж хамгаална гэдэг бол нэг тийм сайн сонголт биш юм байгаа юм. За энэ дээр болохоор мэдээж одоо ингэж хамгаалж таарна. За тэгэх юм болохоор энэ хүүгээрээ энэ хүүг идэнэ. За игийн хүүгээрээ идэнэ. За игийн хүүгээрээ идэхгүй хэрэгс игийн хүүгээрээ идчих юм бол яагаад муу юм бэ гэхээр А1 дээр байгаа юу гэдэргээ C1 дээр тавина. Ингээд одоо ингээд бирстэй нэг шугамд очиж байгаа юм. Морио олдуулаад бирсүүд автална гэсэн үг те. За тиймээс энэ дээр бол Е-ийн хүүгээрээ бол идэх гэсэн үг. За тэгвэл цагаан тэмээгээ D3 дээр тавилаа. Хар тэмээгээ E7 дээр тавилаа. За тэгээд одоо энэ дээр уртын сэлгээ юм. Уртын сэлгээ хийхгүй хэрэг ийшээ сэлгэчих юм бол ингээ мад нэг нүдлээ мад болчдгоо гэсэн үг те. Тиймээс энэ дээр ингээд юм уртын сэлгээ хийгээд ингээд бол цаашаа тоглож болно гэсэн үг. Шатар нийл
тэрэг нээлттэй үед бол энэ талтаа солиод ирнэ хэрэггүй гэж ойлгож болох уу? Нээлттэй үед үү? Тий, одоо харын талын тэрэг нээлттэй нүүргүй байна тий. Тий. Одоо энэ үед болохоор одоо шинэ хэрэг ийшээгээ тий сэлгээ хиймээр байгаа бол одоо яг энэ одоо шугамыг хааж өгөх хэрэгтэй гэсэн үг. Энэ шугамыг магадгүй ингэж хаагаад ч юм уу тэгээ сэлгээж болно. Ингэж хаахгүйгээр одоо ингэ сэлгэж юм бол одоо энэ шугам нээлттэй. Энэ шугам нээлттэй учраас бэрсээрээ энэ дээр H2 дээр шууд ингэ мат хийчих боломжтой гэсэн үг тий. За тэгэхээр ерхэд бол иймэрхүү маягийн санаа байна. Би энэ дэр нэг юм тодорхойлж өгөх үү? Одоо би аль болох нөгөө уртын сэлгээ хийхээр энтлийн хүнүүд нь хос үлдчих гээд хамгаалтгүй болчих гээд байдаг учраас дандаа богны сэлгээ хийх гээд байдаг. Тэр ерэн зөв үү? За уртын сэлгээ, богны сэлгээ гэдэг бол юу ядгалтай нөхц байдлаа харж агаад өргийнхөө одоо байрлалыг харж байгаа сэлгдэг. Хаашаа сэлгэх үү, яах вэ хүү гэдтэй. Гэсэн юм байхгүй. Тий, тийм юм бол байхгүй. Мэдээж нөгөө уртын сэлгээ хийж байгаа бол нөгөө талынхаа бас нөгөө сул талуудыг одоо арилгаж байгаа сэлгээ хийх юм бол бас боломжтой гэсэн үг тий. Уртын сэлгээ хийчихэнгүүт нөгөө тал чинь хүмүүгээ алдах гад ч юм уу тий. Бод модоо алдах гадаа бол болохгүй шүү дээ тий. Тэгэхээр яг байрлалаа харж агаал хаашаа сэлгэх үү гэж шийднэ гэсэн үг. Хэрэв одоо энэ дээр яг хар тал нь уртын сэлгээ хийсэн байгаа тохиолдолд цагаан талаас урт руугаа сэлгэх юм бол хамаагүй илүү дээр гэсэн үг тий. Тэгэх юм бол маш гоё тийм одоо айжуу 50 тоглолт гарна. Гал гарсан тоглолт биш гэсэн үг тий. Тэгээ хоёр тал маань яг одоо адил тал руугаа сэлгээ хийх юм бол хамаагүй тийм одоо нэг айжуу 50 тоглолт гардаг. Хоёр тал руугаа сэлгээ хийх юм бол тэгэл одоо жинхэнэ халаан болно гэсэн үг тий. За тийм байдаг байна. За буцъя. За тэгээ энэ нүүдэл ингээ явсан. За одоо сая хэлсэнтэй уг нь энэ нүүдэл маань арай дээр байсан ингээд. За гэвч тухайн өргөдөр болохоор энэ дээр Е6 нүүсэн байгаа. Ингээд C8 дээр байгаа цагаан тэмээнийг хөлийг хаачиж байгаа юм. За тэгвэл одоохондоо бол нэг амар муу юм бол байхгүй л те. За тэнгууд болохоор энэ дээр болохоор F1 дээр байгаа цагаан тэмээгээ ингэж нүүсэн байна. D3. За ер нь бол тийм бод хөллөгөөгөө л хийж जैन те. За энэ тэмээ бол сайн тэмээ байна. Маш том шугамтай те. Одоо энэ хүүгийдэл ишигээс шугамтай гэсэн үг те. За тэнгууд болохоор морь бий дэтлээ. За морь C3 гээд мориос гаргаж байна. Хөгжүүлэлтээ хийж байна. За тэнгууд болохоор тухайн өргөдөр болохоор энэ хүүгээр энэ хүүг идсэн байгаа. За одоо ингэ идсэн юм чи одоо энэ хүүгэд идэхээс өөр аргагүй те. Идэхгүй бол угаасаа хүүн манай бодыг идэх гээд байгаа учраас идлээ. За тэгсэн чинь болохоор эфийн боголибо бол маш сайн нүүдлээсэн. B5 те. За шууд ишээ хатгаж байна. Иймэрхүү нүүдүүд юу нэг сайн байдаг. Одоо ингэ холдох юм бол дахиад нүүдэх ч юм уу те. Ийм тийм аюултай байдаг л та. За тэгээд угаасаа тэгээд холтгосоор аргагүй. Дөнгөө нөгөө тал нь А6 нүүж байгаа юм. За энэ дээр нэг зүйлийг ингээд онцлох юм бол яг ийм хүний бүтэц их сайн байдаг. Ийм хүний бүтэц ийм. Уршаага юм одоо шавх оройтой бүтцсүхтэй маш сайн байдаг. За ийм хүү бол ингээд артлын хоёр хүү нуртлын хүүгээ хамгаалцсан те. Маш бат бөхтэй тийм байдгаа гэсэн. За тэнгуут болохоор алиухан мастер болохоор сэлгээ хийсэн байгаа. За сэлгээ хийгээд одоо бол яг адилхан аль нэг тал нэг илүү гэсэн биштэй тийм одоо барилт олж байгаа. Уг нь бол арай илүү нүүдлийг бас та бүхэнд хэлж өгье. Тэр нь болохоор Е4 нүүдлөөсөн байгаа. За тэгээ одоо бүгдээрээ мэдэн те хөлгийн гол байна те. Гол. Энэ маань нөгөө их төв гэж ойлголцтой. Их төвөө эдлэх гэдэг чинь өөрөө бол маш чухал байгаа юм. Тэгэхээр одоо энэ одоо Е4 хүүг нөх боломжтой байна уу? Боломжтой биш те. Боломжтой бол ингэ нүүж хэрэгтэй гэсэн. Ингэх юм бол одоо энэ барилал бол өөрөө бол цагаан талдаа бол баг зэрэг илүү барилал байна гэсэн үг те. За тэнгууд яг нөгөө тал нь C5 нүүж болно. C5 нүгээд ишиг хатгаж байна те. За тэнгууд болохоор энийг бол идэхгүй л те. Уршаага дахиад нүүн. За тэгээ магадгүй C4 нүүж магадгүй тэнгууд нөхөөр идчихнэ. За одоо бүгдээрээ бодож магадгүй те энийг яагаас бол орчихваа гэд те. За хэрэв одоо ингэж идчихэнгүүд нөгөө тал нь ингэж идлээгээ бодох юм бол ингэж идээд морийг идээд цод. За бэрсэр идэж таарна те. За бэрсэр идэнгүүт морь Е5 гэж бэрсрүү давтална. За бэрс ингэ тийм Е7 гэх юм бол харын тимийг F4 тавиад одоо эсрэгээр нөгөө нэг тийм одоо цагаан тал нь хөгжүүлэлт хийгээд байна. Хөгжүүлэлт хийгээд нэг морь тэмээгээ гаргаад морь тэмээ ингээд улам идэвхтэй болоод байгааз. Тий. Энэ үдэл байдаг учраас одоохондоо ингэ тийм хидээгүй. Яг энэ байрал дээр шууд ингэж идсэн байна. За түнгэд нөгөө тал нь идсэн ба энэ л хувилбар шум байгаа. Ингэж идэж болно. За түнгэд болохоор одоо холдуулна л та. Одоо холдуулах бол угсаа идчихнэ. Түнгэд бэрсэт лог гэдэг ингээд шугам бол авч болж байна. Моржи 5. Түнгэд болохоор за моржи 5 нүүдлийн гол зорилго энэ хүү гэдэг гэдэг. Тиймээс моржи 5 гээд хүүгээ ингэж хамгаалж өгч тэмээгээрээ те. За түнгэд энэ дэр сэлгээ идэх ч юм уу. Түнгэд ингэж нүүж болно. Цагаан тэмээгээ бидлоо дээр. За ингээд маш сайн хоёр шугам авч болж байна. За Е5 гэсэн үржилт байж болно.
бирс ингээд идэх юм бол ингээд товтолдог ч юм уу те. Иймэрхүү маягийн бол ингээд цаашаа хувилбар бол өрнж болох байсан байна. За тэгээ бүгдээрээ буцчихъя. За А6 те. За А6-ыг нүүсэн байна. За А6-ыг нүүнгүүт болохоор сэлгээ хийгээд байгаа те. За тэгээ сая бүгд яг энэ юм болохоо сэлгээ хийхээ оронд энэ нүүдэл нь арай илүү байсан гэсэн зүйлийг бол ярьлаа. Сэлгээ хийсэн байна. За сэлгээ хийнгүүт C5 гэж нүүдэг угаасаа. C5 гэд хөлийн голд байгаа төвд байгаа хүү рүү бол хатгаж байна. За яг энэ нүүдэл явж байгаа тохиолдолд А4 гэсэн нүүдэл бол хийгддэг байгаа. Энэ бол сайн нүүдэл. За А4 гэж нүүхгүйгээр ингээ идэх юм бол ямар янзын үржил байж болох вэ? Бүгд харъя. За уучлаарай. За ингээд нүүж байгаа тохиолдолд морь ингээ идэж нэ гэсэн үг. Ер нь тийм сайн нүүдэл биш гэсэн үг л дээ. Ингээ идэх юм бол морь ингээ идээд ижид давталж байна. За бид нар бол өөхийг хүсэхгүй, тэмээг өөхийг хүсэхгүй те. Тэмээг ойш ухраана. Тэгээ энэ айлын энэ нүүдэл маань өөрөө нэг forced move гэж өнгөсөудаа ярьдсан те. Хүчилсэн нүүдэл байгаад байгаа юм л да. Тэгээ айл нь ямар нэг нүүдэл хийнгүүд нөгөө талд нөгөө зүр аргагүй болчихно. Тэгэхээр ингээд хойшоо ухарч таарна гэсэн үг. За тэнгүүд цагаан тэмээгээ битлоо дээр тавилаа. За бирсээ бол одоогийн байдлаар бол солилцохгүй бирсээ 2. Тэнгүүд харын тэмээгээ тавилаа. Нөгөө тал нь бол сэлгээг шаардлага байгаад байгаа. За энэ ингээд шугам авчаад байгаа учраас шугамыг ноосон гэж хааж өгч байна. Тэнгүүд сэлгээ хэлээ. Иймэрхүү маягийн хувилбар ингээд явж болно гэсэн үг байна шүү дээ. За тэгээ ингээд харах юм бол хар тал нь бол арай илүү тийм идэвхтэй, тийм байрлал гэсэн үг. Гэхдээ ер нь бол бараг л адилхан да. За буцъя. За тэгээ C5 гээд нүүнгүүд болохоор энэ дээр A4 гэсэн нүүдлийг хийжээ. За A4 гээд нүүнгүүд болохоор энэ хүүг бол одоо айлын тал ингэж идэхгүй. Уушаа нүүсэн байгаа, морилоо атгсан байна те. За морь бол одоо нүүрж таарна. Хаашаа нөхөө. Ийшээ нүүх нь бол давтахгүй. Ийшээ нүүх нь бол яг байж болно. За хамгийн гайгүй нүүдэл нь бол энэ нүүдэл те. Яг төврүүг нь морь E4 гэж нүүж байна те. За морь E4 гээд нүүнгүүд нөгөө тал нь цагаан тэмээгээ битлоо дээр тавьж өгч байгаамаа. За бас ингээд идэхгүй байгааз одоо яг тоглолт ихэнх үе явж байгаа учраас аль болох хөдөлгөөг хийгээд хөгжүүлэлтийг хийгээд сэлгээ хийх нь гол зорилго байгаад байгаа. За хэрвээ одоо энэ дээр нөгөө талын морь ингээд идсэн байсан бол ингэж нүү шүү дээ. Тэг ийшээгээ давтна гэсэн үг. Энэ болохоор тэгвэл манай талын цагаан талын бол forced move болчихж байгаа. Энэ одоо хөдөлгөөс аргагүй болж байгаа. Ингэдэг ч юм уу те нүүн гэсэн үг. Ийм маягаар цагаан тал нь бол баг зэрэг илүү болчихно гэсэн үг. За тиймээс энэ дээр бол идэхгүй ээ. Хэрвээ ингэ идэх юм бол харин идэх гэсэн үг те. Ер нь бол өөрөө очиж битгий идгээд байгаа шүү дээ. За одоо ингэ нүүж байгаа тохиолдолд ер нь бол тоглолтын ихэнх үе явж байгаа учраас аль болох солилцоо хийхгүй морь ухраасан байна. Морь D2. За морь D2 энэний оронд хэрвээ ингэ идсэн байгаа тохиолдолд тэгээд байрлалыг адилхан болчихно. Яг одоо энэ байралтай бол тэ баг зэрэгтэй идэвхтэй байралтай байгаа. Хойш ингэж ухраасан байна. Ухраасан байгаа тохиолдолд харын тимээг ядлоо дээр тавьсан байна. Одоо хар тал нь болохоор сэлгээ хийх гээд байна. За тэнгуэл болохоор энэ дээр A5 гэдэг хүүгээ уушаа нүүсэн байна. За хэрвээ одоо энэ хүү энэ хүүг идэхгүйгээд хажуугаар зурсан байгаа тохиолдолд хүүгээ уушаа нүүжлээвэл илүү сайн гэсэн үг те. За нөгөө тал нь бол энэ дээр сэлгээсэн байна. За сэлгээ өнгөд одоо энэ морь маань ингээд нэлээд идэхгүй хойно байралтай харын тэмдэг хөлийг хаачаад байгаа те. Тиймээс морио бол нөөж өгсөн байна C4. За маш сайн нүүдэл орж ирсэн байна. За тэнгуэл болохоор бирс C7 орж ирсэн байна. За бирс E2 тэнгуэл морь G4. За морь G4 гэж байгаа нь болохоор хизээ нэгэн цаг энэ морь те цагааны энэ F3 дээр байгаа морь холдох юм бол бирс морьныхоо тусламжтайгаар энэ дээр матлах гэдэг гэсэн үг. За тэгээд яг ийм байрлал үүссэн байна. За тэгээд одоо энэ дээр болохоор хар тал бол маш хүчтэй болчиход байгаа. Ягаад тэгэхээр цагааны тэмээ бол ийм урт чугамтай, бирс нь ийм урт чугамтай, морь ийм идэвхтэй байралтай байгаа. Тэгэхээр энэ шугамыг бол одоо хааж өгсөн байна. Алиогон ингэж нөөс E4. За тэгээд E4 гээд нүгд энэ хүс бол болчихж байгаа. Тэрийг айлаа анзаарангуудад идчихэж байна гэсэн үг. За тэнгууд одоо энэ ингэ тийм одоо H3 нүүсэн байна. За H3 нүүхгүйгээр хэрвээ морь энийг идвэл юу болох вэ? Мад болно. Өөр тийштэй тий бирс энэ дээр л мад. Нэг нүүдлийн мад тий. За тиймээс одоо энэс сэргийлээд эхлээд бол энэ морийг холдуулж байна. Морь холдчих юм бол одоо энийг идэх боломжтой болно тий. Энэ хүүг. За ингэ нүгэнгүүт болохоор морь ингэж нүүсэн байна. За бүрэн холдохгүй солилцъя гэсэн байна тий. За тэнгууд болохоор солилцсон. Морь идлээ. Нөгөө тал морь идлээ.
За тэгээ юу юугүй ингээл бүр ингээ идэлцээ солилцоод унахгүй л те. Энэ мөр идэл бэрсдэл тэгээ унахгүй гэсэн үг л те. За одоо энэ бас нөхцөл байдлаас ахаад үнэлнэ. За одоо энэ дээр тэгвэл яах вэ? Тэ? Байрлал ямар хуу байна? За ингээ харсан чинь морины ард юу вэ? Бэрс байна. Тэгвэл болохоор харын тэмэг F4-д тавьчихсан байна. Тэгснэ морин дээр нь болохоор нэнтгэлж байна. Тийм баад одоо морь холдох юм бол бэрсийг хийх гэсэн үг те. За иймэрхүү байрлалыг үүсгэж байна. За энэ одоо нэнтгээс бол нэн даруй гарч байна. Харын тэмэгийн энд нүвчин D6 дээр. За одоо бол хамаагүй шүү дээ. Бэрсээ бол хамгаалаад авсан байгаа. За тэнгуүл энэ морийг бол идсэн байна. За энэ морийг идэхгүй бол энэ мороос манай морийг идэх гэдэг юм л та тий. Нөгөө талаар. За ингэж идсэн байна. Тэмээгээр идсэн байна. За тэгээд ерөөхдөө энэ дэр нэг тийм асуулт байгаа даа л да энэ дэр. Яг энэ нөхцөл байлгаад ирэх юм бол юугаар идэх вэ? Мороор идэх юм уу? Юугаар идэх тий? Тэмээгээр идэх юм уу? За ингэ харах юм бол ер нь бол Алиукийн мастер бол энэ морио C4 дээр байгаа морийг иш оруулах гэдэг гэсэн үг. Иш оруулах гэдэг учраас ерөөхдөө мороор идэггүй. Тэрнээсгүй бол морир идэх нь тий идэхээр юм шиг санагдаад. Морир идэж болно гэсэн үг тий. За тэр морир идэг байна шүү тэгээд. За тэнгуэл болохоор нөгөө тал нь хар тэмээгээр идлээ. Тэнгүүд альтур нь яг нүүдлээ хийж байгаа тий. Морир шорж иж нүгс. За морир шорж иж байгаа тохиолдолд энэ морир бол маш хүчтэй морир болж таарж байгаа тий. Айлын талд аваад ирсэн. Буудлуудыг ингээ хянцсан. Маш хүчтэй морир болж хорж байна гэсэн үг. За одоо энэ морир ийш оржсэн ийшээ яаж юм те довтолж байна. За одоо хаана нөхөө хаанч нүүж болно те ингэдэг ч юм уу те. За өргөдөр болохоор А7 дээр нүүсэн байна тэргээ. За тэнгуэл болохоор агийн тэргээ C1 дээр тавиад бэрс рүү довтолсон байна. За бэрс нь одоо мэдээж холдох хэвээр ингэж холдсон байна. Тэнгүүд энэ тэргээ C4 дээр тавьсан байна. За энэ дээр болохоор нөгөө тал болохоор жоохон тийм одоо сул нүүдэл хийсэн байгаа нь F5 гэж нүүсэн байгаа. За энэ тийм E4-ийн хүүр бол хатгаж байна. За ингээд нүүчих юм бол яг энэ ноёны урдлын энэ буудал суларч байгаа. Одоо ингээд идсэн гэсэн үг Алиукийн мастер. Ингээд идэнгүүд ингээд идэж чадахгүй гэсэн үг те. Ягаад тэгэхээр ингээд идэж учраас. Тиймээс хүүгээрээ идсэн гэсэн үг. За одоо энэ ингээд шугам бол ерөөхдөө бол сулралтай. Ирээдүйд бол ижин шугамаар бол дотгоо ирэх боломжтой гэсэн үг. Гэхдээ нөгөө талаараа тэрэгний одоо тий урд нүүргүү болчихсон давуу талтай байж болох уу? Байж болно. Би бас тэргээ нээх гээд ингэчих гээд байдаг л. Дааж одоо ингэ нүүргүү байж чадахгүй байна. Урд нь хүү байгаад шүү дээ. Тэ? Энэ хүү байхгүй байсан бол харин шууд ингэ байх юм бол өөр хэрэг. Тэ? Ашигтай гэсэн үг. За ингэ нүүсэн чинь болохоор нөгөө талд болохоор F-ийн тэргээ E1 дээр тавьсан байна. За ийшээгээ ингэ довтолж байна. За ингээ одоо ингэ юм бол хоёр өчөө довтолж байна тэ. Тэгвэл болохоор нөгөө талд болохоор бэрс ийшээ тавьсан байгаа. G6. За одоо ингэ идчих бол болохгүй байгаа юм л да. Тэ? Хэрвээ ингэ идэх юм бол бэрсийн дээр G2 дээр мат хийх гэдэг. Тийм байгааз. За иймэрхүү нөөдлүүд их сайн байдаг. Одоо интермитент муу гэдэг байгаа тийм. Яг нөгөө талд нь дөнгөт бас эсрэгээрээ шууд нөгөө тал руу довтолч нүүжнэ гэсэн үг. Ингэж нүүжнэ тийм. За тэгээ энэ дээр болохоор тийм анхлан суралцж байсан бол ингэж идэл ингээ матлуулна гэсэн үг тийм. За би иймэрхүү маягийн одоо матанд бол нэлээд орж ирсэн. Тэгээ ерөнхийдөө нэг удаа хоёр удаа аваад ирэнгүүт сүултээ бол мэддэг болчтой юм билээ. Айл яагаад ингэж нүү гэл ингээ боддог болд юм бэл тэ. За ингэ нүүсэн. За одоо энэ дээр болохоор айл бас маш хүчтэй байгаад байгаа. Ер нь бол маш шугамтай. Бэрс нь ингээ шугамтай, тэмээ шугамтай, энэ тэмээ бас шугамтай тэ. Маш эвгүй байгаад байгаа. Тэгэхээр энэ одоо шугамыг бол хаах хэрэгтэй байгаад байгаа. Тэгээ энэ дээр болохоор тийм одоо мадны зандал байгаад байгаа. Тиймээс F3 нүүсэн байна. За энэ шугамыг бол хааж өгч тэ. За энэ шугамыг ингээ хаасан байна. Тэнгүүд нөгөө талд нь болохоор нэг сул нүүдэл хийсэн ингэж нүүсэн байна. Энийг хамгаалж нүүж дээ. За одоо энэ дээр за энэ болохоор маш муу нүүдэл. За ерөөхдөө яг энэний өмнөх байрлалд яг энэ байрлалд болохоор онооны харьцаа бол нэмэх 0.4 байсан байгаа. За 0.4 гэдэг бол бараг л адилхан да тий. За одоо тэгээ энэ юг хаагаад шугамыг хаагаад бол ингэж нүүсэн байна. F3-ыг нүүсэн тий. Тэгэхгүй бол нөгөө тал нь бол арай л илүү хүчтэй болчиход байсан байгаа. За F3 гээд нөнгүүтээ яг одоо энэ дээр тийм хар таал нэг алдаатай нүүдэл хийсэн байгаа юм. Тэр нь болохоор ингэж нүүсэн байна. За ингэж одоо энэ ингээд харын тэмээгээд хамгаалж байгаа юм шиг тийм нүүдэл хийсэн байна гэсэн үг те. За яг одоо энэ үед нэг тийм Алиукийн мастер яаж нүүсэн бол энийг одоо хоёлаа нэг олох гээд үзэх үү. За энэ дээр яг тийм ямар санаа байна? Яавал нөгөө цааны талаас те. Нөгөө талаас илүү очих гээд байна. Тий, цаана талаас. Тэрэг биш байна. Морь биш юм шиг байна.
Ер нь бол тийм үү айлын иймэрхүү алдааг бол тийм үү их мастерууд бол одоо маш хурдан анзаардаг. Сайн тоглогч нар бол ер нь бол. Би олчлоо. За. Тэргээр хүүгийн нэднэ. Тэргээрээ хүү гэднэ. Буруу юм болсон яг. Ингэж үү? Тэргээр хүүгийн нэдэд тий. Бас байж болно. Байж болно. Наа ч юм бол бас тийм сайн нөдлөө шүү. Яг зөв. За тэгтээ энэс лөө сайн нөдлийг бас хийсэн байна. За тэр нь болохоор F4 нүүсэн байна. За тийм байгааз. Тийм бай. F4 нүүсэн. За одоо ингэдэм санаа адилхан байна. Санаа адилхан. Одоо харын тиймээ холдох юм бол ард нь энэ идэх гэдэг тий. Ингэж нүүсэн байна. За ингэж нүүж байгаа гол одоо шалтгаан болохоор энэ одоо хүүгээ тий. Энэ бодлыг болохоор ингээд бирс хамгаалтлаад авсан байгаа гэсэн үг. G4 G2 бодлыг бол хамгаалтанд авсан байгаа. Тиймээс ингэж нүүжил болж гэнэ гэсэн үг. За ингэж нүүсэн. За тэр нөгөө тал нь бол маш том алдаа гаргасан биз дээ. Тэг ингээд юм алдааг бол маш хурдан соргохоор одоо олж анзаараад ингэж нүүсэн байна. За тэнгуүл болохоор нөгөө тал болохоор бирсэн ингэж нүүсэн байна. Бирс G3. За одоо яг хөө идэн шүү дээ. Энийг идэн. Ингээд нэг бод илүү болчихно гэсэн үг. За ингээд нүнгүүт болохоор нөгөө тал нь болохоор бас нэг нүүдэл хийсэн байгаа юм. Ингэж идсэн байгаа юм. За хэрвээ одоо энийг одоо тий бирсээр оож идэх юм бол ингээ мат хичгээд гэсэн үг байхгүй юу? За тиймээс ингэж нүүсэн байгаа. Бас сайн нүүдэл байгааз. Маш сайн нүүдэл. За ингэ нүүсэн чинь болохоор яг энэ дээр бас тийм үү Алихан мастер нэг маш сайн нүүдлийг олж исэн байгаа. За тэр нүүдэл нь ямар нүүдэл байсан бол одоо энэ дээр нүүд олно гэдэг маш хэцүү. Тэмээгээр хүү гэдэг юм болоо. Тэмээгээр хүү гэднэ аль хүүг. Цагаан тэмээгээр тэр хүү гэдэг. Энэ хүү гэдэг үү? За цагаан тэмээгээр энэ хүү гэдэг юм бол ингээд чинь л дээ. Тэг манайх нөгөө одоо юугаа алнаа гэсэн үг юм байна. Бирсээ алдна гэсэн үг. Биш ноён руу л нэг дайрчих юм хайгаал. Тий, ер нь тийм гэсэн үг тий. За тэгээ би бас хариултыг хэлье тий. За Алихан мастерууд тохой болохоор энэ дээр шаг хийсэн баг. Вау тий. Тэмээгээр л ичих юм биш үү? За энэ бол маш сайн нүүдэл хийгдсэн байна. За үзье. Ингэж нүүе л та тий. Тэмээгээр идэ. Тэгвэл энийг идэнэ. За тэгээ бас давхар ингэдэм одоо бирсүүд авчиж гэсэн үг байхгүй юу? Тэгээ нөгөө талаасаа тийм одоо хүч илүү болчихно гэсэн үг. За энэ дэр ингэдэм үргэлжлэн ямар үргэлжлэл байж болох вэ? Ингээд идлээ тий. Ингээд идлээ. За магадгүй ингэж нүүж болно. G6. Одоо энэ хүүг одоо тий хамгаалаад тий хамгаалахгүй ингэдэм хоёр хүчээр давтлаад байна гэдэг үднэсээ тий. За тэнгуут болохоор энэ дэр E8 дээр шаг. Одоо яах юм? Ингэж нөхөө тэнгуут ингэж идэнэ гэсэн үг. Ингээд нөгөө талаасаа ингэдэм хоёр бодор ил болчихж байгаа. За Rook E7 гэд нүүлээ гэж бодох юм бол Rook C1. Одоо энд шалах гэдэг шүү дээ. Тэгвэл магадгүй ингэж нүүж болно. Энийг идэх гээд тэнгуут болохоор мороо давталж болно. За тэнгуут одоо идэх гэвот те тэнгуут мороо энэ дээр шаг гэд ацалчихна. За тэгээд одоо яах юм те ингэ нүүх юм бол ингэж идээд хамаагүй илүү болчихно гэсэн үг те. За энэ нүүдэл явах юм байгаа юм. За тиймээс яг одоо энэ дээр те ингээд нүүж чадах бол ингэж идэж болохгүй байна шүү те. Ингээд идчих юм бол сайн одоо хэлбэр явсан байгаа ингэж идээд те. Энэ сайн нүүдлийг олж нүүсэн байгаа. Шаг гэд нүүсэн те. За дөнгөт нөгөө талд нь одоо шинэ саяны энэ сонголт байхгүй болохоор ноён л хөдөлгөн. Ноён F7 нүүсэн байна. За ноён F7 нөнгөд одоо энэ дээр болохоор бирс H5 гэж шалсан байна. За одоо хоёлаа юу вэ те хамтран ажилласан зүйлээ. За тий. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар манай од мөндрийн манай алтан гişүүд гэдэг эрхэм хүндтэй хүмүүс байдаг. Тэгээд од мөндрийн нэг үйл ажиллагаа бид ч одоо 30 хэдүүлээ болоод үйл ажиллагаа маань улам өргөжөөд үзэлт маань улам нэмэгдээд шинжилгээ танин мэдхгүй Монголд дэлгэрч байна гэж бас ойлгож байна. Тэгээд энэ бүх үйлсд маань бүр анханаас маань алтан гişүүд гэдэг хүмүүс бидний авал арт байсан. Тэгээд шинжилгээ танин мэдхийн од мөндөр сувг 8 дугаар 2025 оны 8 дугаар сарын 1-ээс 26 оны 7 дугаар сарын 1-ний хүртэл уран бүтээлийнхаа 1 жилийн хугацаанд нийтдээ 1050 шинжилгээ танин мэдхийн нэвтрүүлгүүдийг хүргэхээр бид нэр хуралдаад нэг дор 1 жилийнхаа төлөвлөгөөг те одоо таны төрсөн өдөр хизээвэ яг тэрэнд нь одоо гарах 3 нэвтрүүлэг ингээд зоогдчихсан байдаг. Одоо яг
ингэж танилцуулаад үүнийхээ төлөө бид нэр ингээд ажиллаж байгаа. Зарим тохиолдолд бас нөгөө хамтран ажиллагч мөнгө санхүүгийн асуудал бүх юмний ингээд арж явж идэг те. За тэгэхээр алтан гишүүд гэдэг хүмүүс бол анханасаа нөгөө бид нарыг сайн дураараа ингэж дэмжиж исэн хүмүүсийг за яг ингээд нэг зүйл сонирхдаг хүмүүс маань нэг баг байна, нэг газар хамт байна гэдэг нь айгуу чухал гэдэг те. Би энийгээ танилцсан. Тэг манай од мөндрийн нэвтрүүлгүүдийг ингээ хамт үзээд найз нөхчиг доор бичээд хэн маань ороод ирж энэ маань ингэж гээд те. Тэгээ ийм халуун дотны яриа бидний дунд болж яадаг. Тэгэхээр бид нэр мэрэгэн санаа бодож олоод за ерөөсөө нэг нэвтрүүлгийн маань 50 төгрөгөөр 100 төгрөгөөр үнэлчихье, 100 хүрэхгүй төгрөгөөр үнэлчихье. Тэгэхээр нэг жилийн 100 мянган төгрөгийг та ингээд нэг те төлөөд тэр төлбөрөө шилжүүлэхдээ Facebook нэр бол утасны дугаараа бичээд явуулахын. Тэгээ манай од мөндрийн зүгээс бас тантай холбогдоод алтан гишүүд гэдэг ийм хаалттай Facebook групп нэгээд энэ дээрээ бид нэр одоо бүх нэвтрүүлгүүдээ тэ чочтой ярилцж байгаа яриануудаа ингээ шууд лайваар хүргэдэг. За тэгэхээр энэ 100 мянган төгрөгийг болохоор Худалдаа хөгжлийн банкны 94,000 гэсэн iPhone дугаартай 4191 тэг 4 518 од мөндөр тань мэдхэн сууг эзэмшигчтэй данс руу ингээд шилжүүлэх юм аа. За тэгээд одоо тэртээс үдгэг хүртэл бас биднийг өргөлж дэмжиж хамгийн гол нэвтрүүлгийг маань сонирхон үзэж санал сэтгэлдээ бичижээдэг. Та бүхэндээ маш их баярлалаа. Алтан гишүүн болж харах хамжаагүй хүмүүс маань ч гэсэн өнөөдөр ч гэсэн алтан гишүүн болох боломжтой. Тэгээд сайн сайхан бүхний хүсье та бүхэндээ баярлж авдаг шүү. За баярлалаа алтан гишүүдтэй. За тийм тэгээд ер нь одоо орчин үед бол одоо жишээ нь мэдлэг гэдэг бол хамгийн чухал болчиход байна шүү дээ. Тэгээд манай од мөндөр сувгийн бол гол зорилго бол тийм ер нь хүмүүсийг тийм одоо мэдлэгтэй болгоё тийм илүү их тийм одоо мэдлэгийг түгээе. Мэдлэг их байх юм бол тийм улс орны шин хөгжил одоо цаашаа ингээд илүү сайхан явна гэсэн үг шүү дээ. Тэгээд энэ одоо гол зорилгод нь бол маш үнэтэй хувь нэмрээ олж байгаа алтан гишүүдтэй бол маш их баярлж байна. За баярлалаа алтан гишүүдтэй. За тэ бүгдээрээ хүршлүүлье. За одоо бол тийм одоо сүүлчийн нөөдлүүд бол явагдаж байна. За яг энэ өмнөх байрал нь бол ийм байралтай болсон байгаа. За тэрнээс ахаад нэг жоох ухраа нэг ийм байралтай байгаа тийм. Дахиад нэг ухраа чи ийм байралтай байгаа. За энэ одоо нөөдөлд энэ байрал дээр болохоор одоо ингээд нөгөө тал нь бол ингээд идээд оодэрсэн байгаа тийм. Энэ дээр болохоор тийм одоо алиохин их мастер болохоор рук C8 дээр шалж маш сайн нүүдлийг бол олж хийсэн байна. За энийг иддэг бол тийм одоо сайн хувь биш байна гэдэг бас бүгд харсан байгаа. За ингээд нөнгөд болохоор ноён бол F7 гээд. За энэ одоо ноён бол 2 дахь алхмаа хийж байна те. Альтурны сэлгээ ээж нэг алхам нэг хөдөлсөн. Одоо F7 дээр нүгээд 2 дахь одоо хөдөлгөөн ээж нэг гэсэн үг. За ингээд одоо яг тийм одоо нөгөө айлын талын ноёныг болохоор амраахгүй байх үйлдэл мань одоо эхэлнэ гэсэн үг те. Яаж ноёныг амраахгүй байх вэ? Ноён хэзээ ч тийм одоо амардгүй маа гэдгийг одоо бүгдээ харцгаая. За тэгвэл болохоор бирс H5 нөөсөн байгаа. Шаг те шаг. За ноёныг бол одоо шин асууж одоо яах юм те. Чам би шалчлаа. Одоо чи хөдлөхгүй биш идэнэ гэж те. За тэгвэл болохоор ингэж нөөсөн хүүгээр хааш нөөсөн. Тэгвэл болохоор H лодер идэ шаг. За бас тийм дахиад нүүж таарна. Ийшээ нүг сонголт байна. Ийшээ нүг сонголт байна. Ингээ олон сонголт байна. За нүүлээ F6 нүүлээ. За ноён бол дахиад нэг алхаж байна. Тэнгуут болохоор Rook F8 дээр шаг. За одоо ноён айчгүй. За ийшээ орж ирлээ. За ноён ийшээ орох нь бол буруу. Ийшээ орох юм бол ингээд мат. Шаг мат. Ингээд хаан хүчиж байгаа байхгүй тий. За тиймээс одоо энэ дээр болохоор ноён ийшээ орж ирнэ. G5. За тэнгуут болохоор хүүгээрээ цод H4. За тэнгуут болохоор ноён бол ингэж орж ирж байна. F4 гээд. Энэ дээр яг өөр нэг хөлбөр гэх юм бирс ингэж болно. Бирс идэх юм бол ингэ идээд шаг. Энэ болохоор тийм ээ арай дээр хөлбөр гэсэн үг. За тэгээд мэдээж идэж таарна тий. За тэнгуут болохоор энэ E50 тавдраа дэрэг маань бол айлын тэрэг бол сул байгаа учраас идлээ. За тэгээ одоо яах юм магадгүй ингэж нүүх юм уу тэгээ идлээ идэ шаг ч юм уу тий. Ингээд угаасаа илүүлдэ. Одоо цагаан тал нь хэдэн бодтой байна? 3 бодтой. Хардл хэдэн бодтой байна? 1 бодтой гэсэн үг тий. За тэгээ магадгүй одоо ингэх юм бол тий ингэ идэх ч юм уу тэгэл угаасаа илүү бол явшна гэсэн үг. За тэгээ бүгдээрээ буцъя. За тиймээс ингэ H4-гээд нүүх үед болохоор нөгөө талын ноён бол F4 рүү нүүж орчихсон байна. За ноён бол одоо бол маш тийм идэвхтэй явж байна. Уг нь бол ноён бол ингэж хөдөлгөөнгөө байж байгаа тийм одоо бодштой. Нөгөө тал руугаа бараг орж ирлээ. Ер нь бол юу яадаг л да шатарт болохоор тоглолтын эхэн болон дунд үед бол ноён бол хөдөлдөггүй. Энэ аль болох хөдөлгөхгүй байх хэрэгтэй байдаг. Харин тоглолтын сүүл хэсгээр
төгсгөлд бол ноён болоор идэвхтэй бодолж хувирдаг байхгүй. Хөдөлгөөсөр аргагүй болж эхэлдэг гэсэн үг тийм. За энэ дэр болохоор тэгээд ноён бол маш идэвхтэйгээр бол явж байна. F4 дээр нүүлээ. За ингээд нүүх юм бол нүнгүүт болохоор нөгөө тал ясан Pierce H6 дээр шаг гэсэн байгаа. Одоо хайчих уу? За ер нь бол маш хэцүү байна энэ дэр. За нэг бол ноён ийш орох юм байна, нэг бол хүүгээр хаах юм байна. За хүүгээр хаасан байгаа өргө дээр. За хүүгээр хаангуут болохоор энүүгээрээ идэж шалсан байна. За ноён одоо үнэхээр хэцүү байна. Үнэхээр та одоо хаашаа явах уу, яах уу, ийх үү те. За тэнгуут болохоор нэг бол ноён ийш нүүн, нэг бол нэг идэнэ. За идсэн байна. Идэнгүүт болохоор Pierce-ээрээ энэ дээр шаг гэсэн байна. За тэгэд ноён бол одоо яг нэгэн нүүдэлтэй учраас ингэж нүүсэн байна. За тэнгуут болохоор цагаан тэмээгээрээ F5-ыг идээд дуг. За яг энэ нүүдэл явагдахад болохоор Bogolop бол бууж өгсөн байна. Яагаад тэгэхээр одоо удахгүй тийм бада мад болгож байна. 3 нүүдлийн дараа мад болгож байна гэсэн үг. За бүгдээр харъя л та тий. Яаж тэгвэл мадлах юм? Харъя. За одоо энэ дэр ингээд тийм бод 2 сонголт байна. Нэг бол ийшээ орох, нэг бол ийшээ орох тий. Ийшээ орлоо гэж бодъё. Ингэж нүлээ тий. За тэгэх юм болохоор нөгөө тал нь яаж нөхөө гэхээр энэ дээр шаг гэх нь Pierce H6 дээр. Одоо хайчих уу? Энэ хүүг идэх үү? Өөртний нүүд алгадаа. Тэнгүүд энэ дээр мат үснэ гэсэн үг. За хэрвээ энэ дээр энийг идъя гэж бодъё те. Тэнгүүд Pierce E6 шаг. Ийш орж ирээ F4. Тэнгүүд Pierce F6 шаг. Одоо хайчих уу? Нэг л нүүдэлтэй байна. Ийш орж ирлээ. Тэнгүүд энэ Pierce G5 гэдэг шаг мат. За ингээд бол угаасаа дуусгойсон байна. За тэгэхээр нөгөө нэг одоос юу авах гэдэг нь шүү дээ. Мадлуулж одоо хожигдохгүй гэдэг нь шүү дээ. Яг одоо энэ дээр энэ нүүдэл явах үед болохоор бууж өгсөн байна. Эндээс ингэж идэх үед бууж өгсөн байна гэсэн үг. За ийм мөрөг болж одоо өндөрсөн байх нэ. Тэгээд энэ болохоор тухайн тэмцээний 2 дахь хөрөг байгаа. Агуу их аль явах юм бол Bogolop мастрыг бол ингэж хожиж тэ. Тэгж одоо бас тийм бод 2 дахь хөргөө бол дууссан байх нэ гэсэн үг. За ургийн анализ маань ингэж дуусч байна. Хоёр их мастер тоглосон гэхэд ноён бас нэлээд хол явсан байх шүү дээ. Харин тийм. За үнэхээр тийм одоо айлын ноёныг бол тийм амраасангүй. Тэ айлын ноён бол хідэж угаасаа амардаггүй юм байна. Тэр нь бол батлагдлаа. За агида баярлалаа. Бас олон хүүхэд залуучууд те томчуудад шатрыг эргэн санах энэ тоглох сэтлийг өгч идэг. Одоо те хамтран хөтлөгч миний хувьд бас ингээд те шатрыг одоо бүр ингээд улам илүү ингээд сонирхох одоо энэ очийг ингээд бидэнд өгч идэг. Агида их баярлалаа. Хамтран сонсогчдаа баярлалаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Японы Altartrata брендийн энгийн бөгөө төгс хадгалаа арьс чигшүүлэх цуврал болон од мөндрийн алтан гишүүд ивэнтэд ажиллаа. Нэвтрүүлэг NTV Одондөр радио 107 83.3 гэсэн хос төлгөөнөөр та бүхэндээ хүрлээ. Ингээд дараагийнхаа дугаараар хэрэг болцъё та. Баярлалаа. За баярлалаа баяртай. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудтай баярлалаа. Одмондөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүү мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүүг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмондөр нэр дээрх Удаагийн банкны дансага 4191 Тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгийн утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Одмондөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.